Тэрэн та бүхэн өнөөдөр ямар амгалан гайс Ocean TV-ийн 8 цагийн мэдээг хэлсэн байна. Өнөөдөр анхаарах мэдээгээр сургуулийн орчин дахь усны хэрэглээ ба стандартын талаарх мэдээг сурвалжлах тэнгис хүргэх болно. Ocean TV-ийн сурвалжлалт тэнгис миний би сургуулийн орчин дахь усны хэрэглээ ба стандартыг судлахын тулд Дахуд аймгийн нэгэн сургууль дээр ирсэн байна. Бүгдээр хамтдаа алцгаая. Бүгд эрүүл аяс орчин сурвалжлах хэрэгтэй. Харин сургуулиас бүгдийг их хамгаалах. Гэтэл бүгдийг их хамгаалах гэдэг бүгдийг их зөрчиж юу яах вэ? Миний фото сургууль юу цэвэр усны хүртээмж тантай мөн найзын үйлдэлд ажиг. Гэвч зөвхөн манай сургуулиар бусад хөдөө орон нутаг болон нийтийн сургуулиуд их зүйлийг болохгүй юм аа. Монголын зарим сургуулиудын унтны усны чанар хангалтгүй угаасгын газар болон ариун цэврөөрөө хүрэлцээгүй байдаг тохиолдол нь үнэн бизээ. Зарим сургуулиуд арга ухааны тоо цэвэр усан холбоотой байдаг. Уг явдал нь хүний эрүүл мэндийн зөвлөгөөр нөлөөлөх ба хавдар төвчөн тэглэх боломжтой байдаг. Уг явдлаараа бүгдийг их зөрчиж байгаа нэг хэлбэр юм аа. Сургуулийн орчны стандартын дагуу сурагч бүрт цэвэр ундны ус хүрэлцээтэй байх ёстой. Ариун цэврийн байгууламжинд цэвэр ангаржуудаас сайтай охид өвөдөд тустай байх шаардлагатай байдаг. Мөн гар угаах угаалтур, саван, цэвэр ус тогтмол байх нь хамгийн чухал зүйл юм. Энэхүү мэдээний хандлагыг хийхэд эрүүл ахуй стандартыг өөрийн зөв үйлчлэл болгож ундны ус болон ариун цэврээр өдөржих хөстэй хэрэглэх нь сурагч сургууль мөн эдгээр хичүүл бидний үүрэг юм шүү. Цэвэр орчин бол ирээдүйн баталгаа. Тус мэдээг зөвхөн тэнгис сурвалжлагчтай баярлалаа. Угаар маань 8 цагийн мэдээ дуусчаа. Та бүхэн амралтын өдрөө аятгахтай өнгөрүүлээрэй. Ocean TV байлаа. Баярлалаа. Баяртай.